Nihon Dream компани. Nihon Dream компани нь 1982 онд байгуулагдсан цагаас эхлэн 33 жилийн туршид усны судалгаа шинжилгээний ажил хийсээр ирсэн. Төв компани нь Японы Осака хотод байрладаг. 2004 онд тус компани хувьцаа хөрөнгийн бирждээр арилжаалагдаж эхэлсэн байна. Японы Koichi мужид ISO олон улсын стандартын шаардлага хангасан өөрийн үйлдвэртэй. Зөвхөн Япондооч биш, Хятад, Америк, Индонез, Тайванд өөрийн төхөөрөмжөө худалдаалдаг. Тус компани төхөөрөмжийн ач холбогдол, эрдэм шинжилгээний бүтээлүүд маш олон сонин хэвлэлд нийтлэгдэж байгаа. Японы ус ионжуулагчийн зах зээлийн 53.7%-ийг Nihon Dream компани дангаараа хангадаг. Спорт, эрүүл мэндийн салбарт ч ашигладаг. Мэргэжлийн бейсбол, Жеригийн 11 багийн тамирчид тус ууж хэрэглэдэг. Түүнээс гадна Kyushu, Tohoku их сургууль, Karolyska эрдэм шинжилгээний газрын хамтарсан судалгааг амжилттай хийж, эрдэм шинжилгээний бүтээлүүд нь хэвлэгдэн гарсан. Энэ усыг өрх гэрийн хэмжээнд ч гэсэн хэрэглэж чадах тийм үед ирээд байна. Өнөөдөр та бүхэн танилцуулах Торийн Ботор нь гэртээ өөрсдийнхөө эрүүл мэнд гоо сайханд хэрэглэж болох тийм ус байгаамаа. Тэгээ дараа нь би та нарт усны тийм туршилтуудыг хийж үзүүлье. Тэгээ өнөөдөр энд ирсэн миний зорилго бол Монгол хүмүүст эрүүл мэнд гоо сайхан байгаасаа гэсэн үднээс би энд ирсэн юм аа. Отаны санда баярлалаа. Тэгэхээр үзэгчдэд танилцуулахад энэ Dream Water гэж Dream ус гэдээ явчих тий. Өнөөдөр бид нар монгол хүмүүс юм чи Dream усыг гаргадаг энэ өрх гэрийн хэрэгцээнд зориулсан энэ ионжуулах төхөөрөмжийг танилцуулаад эндээс ямар ус гардаг онцлогийг бид нар ярих юм байгаа. Тэгэхээр ер нь бол бүгдээрээ сайн мэдж байгаа айл болгонд л ус шүүгч байдаг байх, тодорхой хэмжээгээр ус хэрэгэлдэг байх. Гэхдээ хамгийн чанартай, хамгийн сайн ус хаанаас гарах вэ гэдгийг бид нар өнөөдөр ярих гэж байна. Тэгэхээр та бүхний ууж байгаа энэ Dream ус бол Японы номер 1 одоо ионжуулсан ийм ус шүү. Dream усаа ууж үзүү? Манай үзэгчид үзсэн үү? За ямар байна? Амт нь гоё байна уу? Ааха. Тэгэхээр би ч гэсэн энэ усыг уугаад зөөлхөн цаанаа нэг ийм гоё цэнгэг цэвэр мэдрэмж төрж байгаад их баярлж байна. Энэ усан дотор үнэхээр байх ёстой эрдэс бодисууд нь байна уу? Яг энэ одоо ионжуулсан тийм ээ анод катод нь яг ялгаж чаддаг тийм үнэхээр цэвэр ус байна уугүй юу гэдгийг хийсэн судалгаа байна. Японд хийсэн судалгаа зөндөө байгаа. Тэгэхээр энэ судалгааныхаа талаар танилцуулж өгнө үү гэж Ямамото сангаас хүсье. Одоо энд тавьсан байгаа энэ ус ионжуулагч аппарат байгаамаа. Энэ усыг Монголд худалдаалахад үнэхээр яг Монголын усанд таарч шинжлэх тийм шаардлага байсан юм аа. Энэ удаад бид нэр Монгол улсын их сургууль тэрнээс гадна шаардлагын нэрмжит 3 дугаар эмнэлэгтэй хамтраад ийм төсөл хийсэн юм аа. Үнэхээр энэ аппаратыг хэрэглээд аюулгүй цэвэр ус ууж чадах уу үгүй юу гэсэн тийм судалгааг бид нэр явуулсан юм аа. Тэгээд тэр төслийнх нь үр дүн нь одоо миний барьж байгаа энэ дэр ингээд гарсан байна. Тэгээ Монгол улсын их сургуулиас аюулгүй шууд ууж болно гэсэн тодорхойлолтод гарсан байгаа. Тэрнээс гадна 2014 онд Монголын худалдаа ажилтнуудын тангимаас зохион байгуулагдсан үзэсгэлэнд манайх оролцсон юм аа. Одоо би энэ барьж ин тийм ээ. Энэ шилдэг бүтээгдэхүүн гэсэн тийм шагналыг ч гэсэн манайх авсан. За баярлалаа. Тэгэхээр одоо энэ үнэхээр энэ Dream ус бол үнэхээр чанарын баталгаатай гэдгийг нь үзэгч та бүхэнд ойлгомжтой болж байгаа хаа гэж бодож байна. За энэ дээр бол ингэж ицсэн байна л да. Dream Ion TI9000 ус ионжуулагч аппаратнаас шүүгдэн гарч байгаа ионжуулсан ус нь шүлтлэг орчинтой, эсэлдэн ангижрах потенциалын сөрөг утгатай, уусан ус төрөгч ихтэй байгаа нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлж өвчлөөс урьдчилан сэргийлэх боломжтойг судалгаагаар тогтоолоо гэсэн байна. Өнөөдөр бид нэр энэ ус ионжуулагч аппаратыг гол нь танилцуулж байгаа. Энэ ус ионжуулагч аппаратыг айлууд бол ингээ карантин дээрээ байрлуулчихдаг юм байна. За тэгээд энэ карантинтай байрлуулсан уснаас одоо дөнгөж саяын манай хоёр зочны маань ярьсан Dream ус гэдэг ус гардаг юм байна. Одоо бүгдээрээ Dream усны сонирхолтой туршилтанд анхаарлаа хандуулъя. Ингээд та бүхэндээ ус зэвсэгч аппаратнаас гарч байгаа ус, минерал ус, тэрнээс гадна Торийн Ботор
Энэ гурван ялгаа ямар байгааг та бүхэнд харуулъя гэж бодож байна. どう違うか実験で見ていただきます。 За тэгэхээр бүгдээрээ үзэгчдээ Отоны сандаа амжилттай сайхан туршилт харуулаарай гэд нэг алга таршилтаар баяр хүргэчээ бүгдээрээ. За. はい。皆さんがお家で Та бүхний эртээ хэрэглэж байгаа ус цэвэршүүлэгчээс гаргаж авдаг ус байгаа гэж бодож байна. Тэрнээс гадна дэлгүүрээс судалдаж авдаг минерал ус байгаа гэж бодож байна. Тэгээд энэ та нарын хэрэглэдэг энэ ус нь үнэхээр цэвэр сайн ус байна уу гэдгийг шалгаж болдог ийм бодис байгаамаа. Бид бүхний бие бол шүтлэг байна уу, хүчлэг байна уу? Эрүүл хүний биеийн дотор бол шүтлэг талтай байдаг. Гэхдээ арх идэх хүнсний зүйлүүд нэлээд тийм хүчлэг зүйлүүд их байдаг юм аа. Тийм учраас шүтлэг ус уух хэрэгцээ бий. Тэгэхээр та бүхэн ус цэвэршүүлэгчийн ус. Тэгээд минерал усны урвалыг үзүүлэх гэж бодож байна. 反応を見ていただきます。 Үзэгч та бүхэн харж байгаа тийм ээ, хүний бие бол хүчил шүлтийн тэнцвэрт орчинд pH нь 7 байх хэвээр. Ингээд ийм өнгө үзүүлэх юм бол хүчлэг болоод хүний биед муу болоод ахна. Ийм өнгө олох юм бол шүлтлэг болоод их сайн эрүүл мэндэд хэрэгтэй юм ус гарах юм байна шүү дээ, тийм ээ. За. では先に仕上げ Эхлээд бодисоо хийе. Энэ ямар бодис вэ? これは Энэ бол хүчлэг шүтлэгийг шалгаж үздэг тийм бодис байгаамаа. チェックウォーター。 Тийм бодис. はい。それではこちらが Минерал ус. はいミネラルウォーター。 Энийг хийгээд үзье. どうでしょ За. う。中性ぐらい Дунд に тавьцаа байгаа гэж бодож байна. なってきています。 Энэ өнгө шүү дээ, тийм ээ. 水道 Тэгээ карантнаас гарч байгаа ус бол арай илүү хүчлэг байна. Дараа нь карантны усыг ус цэвэршүүлэгчээр дамжуулаад гаргасан усыг хий гэж бодож байна. Энэ ч гэсэн тийм их муус биш байна. Тийм учраас бидний өдөр тутмын идэж хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд хүчлэг байдаг учраас араас нь шүтлэг ус уух шаардлагатай. Тиймээс манай компани энэ аппарат нь усыг цэвэршүүлээд явуулдаг тийм аппарат байгаамаа. 電気分解をします。この機械では Энэ аппаратаар усыг цахилгаанаар задлана. Тийм учраас хасах цэнэгтэй ус нь сайн ус. マイナスの電極から作れるお水です。でもう一つの電極 Тэрнээс гадна гоо сайхан зориулагдсан хүчил төрөгчээр баялаг ус. Ингээд торийн ботрыг хийгээд ямархуу өнгө гарах нь үзье гэж бодож байна. 見ていただきます。で皆さんが飲んで Та нарын нууж байгаа энэ усны урвалыг үзүүлэе гэж бодож байна. За. はい。綺麗な紫色です。 За баяр хүргэе Тийм бүгдээрээ. болж байна. Ямар өнгө үзүүлж байна? Хамгийн нөгөө шүлтлэг гэсэн энэ өнгөнүүдийг үзүүлж байна те. はい。この水が皆さんの健康を Энэ ус та бүхний эрүүл мэндийг хамгаалах болно. Өнөөдөр би архиад ирсэн юм бас. Би архи удгүй хүн ч гэсэн байгаа байх гэж бодож байна. Ийм учраас энэ архи ямар өнгө гарах нь энийг ч гэсэн үзье гэж бодож байна. 反応を見てみます。では、Ингээд архины өнгийг үздэгээ ямархуу байна. ですからお酒の反応は За харъя бүгдээрээ арх уухаар бидний биед ямар орчин үүсдэг байх нь хүчлэг орчин үүсээд нөгөө хамгийн хүчлэх өнгө буюу энэ шар өнгийг өгж штэ тийм ээ. Тэгэхээр бидний бие хүчлэг болоод байвал бид өвдөөд байна гэсэн үг. Хүчлэг болоод байвал тэнд бактери, вирус, шимэгч, мөөгөн зэрэгэд хэрэггүй амьтад үржээд идэг. Тэгэхээр бид нэр айл болох шүлтлэг усыг ууж хэрэглэх ёстой байгаамаа. でお二人の Энийг хоёр хүн гээд ойлгохоороо адилхан архи ууж байна. Тэгээ шууд уудаг хүмүүс олон байх гэж бодож байна. Тэгээ саяхан эмчнэр архи усны дараа ус сайн ууж байгаа гэж зөвлөдөг болсон. Тэгээ минерал ус уугаад үзье. が体の中で入っていきます。 Энэ зүгээр жирийн дэлгүүрт зарагддаг минерал усыг уугаад үзэхээр нөгөө хүчлэг нь арай багасч чинь тийм ээ. Тэгтэл хүчлэг хэвээрээ л байна. でもう一人の Нөгөөний хүн торийн ботрыг уугаад үзье. Оо ямар гоё юм бэ. За баяр хүргэе бүгдээрээ. 今日から Тийм учраас өнөөдрөөс эхлээд торийн ботроор шүтлэг орчин бий боллоо гэсэн үг. Хэрвээ та ямар нэгэн байдлаар спиртний төрлийн ундаа хэрэглээд таны дотоод орчин цусчин ийм хүчлэлэг байсан бол одоо тремусыг уухаар ингээд араас нь бас бие организмаа шүлтлэг төлөв байдалд оруулж болох нэ тийм ээ. ではこのアルカリ Тэрнээс гадна би энэ ус ионжуулагч аппаратны доктортлын бүтцийг зүйсэн тийм загвар аваад ирсэн юм аа. Энэ ус ионжуулагчийн дотор талд яг одоо миний барьж байгаа шиг ийм ялцснууд байгаа. Энэ бол загвар учраас хоёрхан ширхэг байна. Гэхдээ яг бодитоор бүтээгдэхүүн дотор бол 5 ширхэг бий. Бүтээгдэхүүн нь читан гэдэг бүтээгдэхүүн дээр платинаар бүрсэн байна. Энэ бүтээгдэхүүнээр тэгээд карантин усыг дамжуулъя гэж ойлгоё. 浄水した水が中に入ります。 За
ではこのお水の саяныхаа бодисоор ямархуу урууд үзүүлэх нь энэ ус ямархуу ус байна гэдгийг шалгацгаая. Бараг цагаар зүүн зэргийн хүчлэг ус. Энэ усыг цахилгаанаар задлаад үзэцгээе. お水に電気をかけます。で電気 цахилгаан оруулъя. よいしょ。こちらからは Яг тэр доторлын ялцснаас газ ялгарч байгаа. Эндээс ус төрөгч гарч байгаа. Нөгөө талаас нь нэмэх зэнэгтэй хүчлэг ус гарч байгаа. Саяны ногоон өнгө өөрчлөлтөд ирж байгааг та нар харж байгаа байх гэж бодож байна. Саяны дуун зэргийн хүчлэг ус нь шүтлэг ус болоод өөрчлөгдөж байгааг та бүхэн харж байгаа биз дээ. Тийм учраас яг энэ шиг энэ аппарат бол иймэрхүү байдлаар гэртээ ч гэсэн шүтлэг усыг үйлдвэрлэх тийм боломжтой. 水素水が作れます。はい。 Энэ аппаратны гол юм нь энэ ялцсандаа л байгаа мó хүчлэг усыг шүлтлэг болгож хувиргах чаддаг энэндээ л байна уу? アルカル Яг зөв таны хэлсэнчлэн хүчлэг усыг шүтлэг болгож хувиргадаг тийм аппарат байгаамаа. Энэ аппарат нь нэг төрлийн ус биш, 3 төрлийн ус гаргана. Шүтлэг ус нь 4 левелтэй. Торийн ботор нь 3 төрлийн ус гаргаж чадна. Уудаг ус нь дотроо 4 левелтэй. Эхлээд уухтаа хотод гисэд дасгах зорилтоор энэ дөрвийн хамгийн бага нэг дээр нууж эхэлнэ. Одоо хүртэл хүчлэг ус ууж исэн хүмүүс гинтхэн шүтлэг ус ороод ирэхээр хотод гисэд өөрчлөгдөнө. Тэгээ хамгийн бага дээр нь 7 хоног угаад хотод гисэд дасгах шаардлагатай. Өнөөдөр та нарт авчирсан ус нь энэ хамгийн бага түвшингийн ус юм аа. 2-7 хоног усны дараа 2-3 гээд дээш нь өсгөөд уцгаана. Ус усан хүмүүс ямархуу байна. Тийм зөөлөвтөр байна гэж санагдахгүй байна уу? Хүүхдийн сүү найруулах ч юм уу, эм ухтаа хэрэглэж болно. Тэгээ нэлээд тийм шарвтар өнгө гарч байгаа бах. Хүний арсанд нэлээд тийм сайн ус байгаамаа. このように Гоо сайхны ус тий. 化粧水の元 Энэ яг гоо сайхны чигшүүлэгч тийм ус байгаамаа. Одоо Нэлээд тийм тийм гоё гоо зөөлөн болно. сайхны тоник авахгүйгээр энийгээр чигшүүлээд байвал болох уу? そうです。化粧水の Баггүй байсан ч Тэгвэл гоо сайхны бүтээгдэхүүний мөнгө хэмнэх юм бэ? 吹きかけます。モンゴルは外は Монгол гадаа хөтөн ч гэсэн өрөөний дотор нэлээд тийм дулаахан халуун болохоор хоёр ашил байдаг. Агаар чигшүүлэгч аппарат та нар гэртээ хэрэглэж байгаа байх гэж бодож байна. Тэрэн дотроо хийгээд хэрэгсэн ч болно. Тэгээ тэрнээс гадна янз бүрийн өөр аргаар бас хэрэглэх болно. Өнөөдөр уух усны туршилтын талаар та бүхэнд харуулъя гэж бодож байгаа болохоор дараагийн туршилтанд орё гэж бодож байна. 次に Дараагийн туршилтыг хийж эхлэе гэж бодож байна. Сая та нарын хэлсэн уухад нэлээд зөөлөн байна гэж та нар ирсэн. Тийм болохоор энэ Японд хэрэглэгддэг Японы цай байгаамаа. Тийм учраас энийг хэрэглээд та нарт туршилт хийж үзүүлэх гэж бодож байна. Та нар сүтэ цай уудаг байх гэж бодож байна гэртээ. Би ч гэсэн сүтэ цайнд маш их дуртай. Жохон хийгээд 葉っ үзье. ぱを少しだけ入れます。で、片方は Энэ зүгээр ус цэвэршүүлэгчнээс орсон ус. 浄水したお水 Ердийн үед цай найруулахдаа буцсан халуусаар хийдэг найруулдаг байх гэж бодож байна. Эхлээд зөвхөн хөт усаар туршаад үзье гэж. 沸かして飲みますよね。当然沸かして Буцсан ус биш болохоор цайны өнгөнд гарахгүй байх гэж. Нөгөө талд нь торийн ботрыг хийгээд үзье. を飲んでいただきます。 Халуун байна уу хөтөн байна уу үзээрэй. 触ってください。 Хөтөн байна. 冷たいです。はい。それで Тэгээ は нөгөө талд нь торийн ботрыг хийгээд үзье. Өнгийн ямар ялгаа гарах нь харцгаагаарай. 確認してください。 Гоё энэ үү? Тийм ээ? Шууд хүүтэн уусан цайнууд ингэж бас идэж түштэй тийм ээ? За. このように Яг та нарын харж байгаачлан цайны идээнд тийм ээ. Нилээн тийм гүн нэвчих тийм чадвартай ус юм байна. Энэ шалтгаан бий. Ус нилээн тийм олон ширхэгтэй тастай байдаг байх гэж бодож байна. Жишээлбэл каратнаас гарч байгаа ус, цэвэршүүлсэн аппаратнаас гарч байгаа ус нь бол нилээн тийм том ширхэгтэй. Торийн ботор бол усыг цахилгаанаар задлж байгаа. Тийм болохоор саяны дээр том ширхэгтэй усыг дотор нь бүр нарийн ширхэгтэй болгоод задлана гэсэн үг. Тийм учраас нарийн ширхэгтэй болохоор саяны цайны гүн нэвчин орж чадаж байна гэсэн үг. Тийм учраас хөт ус ч гэсэн иймэрхүү байдлаар цайны идээг гаргаж болно гэсэн үг. では Дахиад нэг туршилтыг хийгээд үзүүлэе гэж бодож байна. Энэ дотор цайны ширхгүүд бас үлдсэн байгаа байх гэж байна дотор нь. 小さいお茶くずが入っています。半分ぐらいです。はい。ここに Энэ рүү дахиад торийн ботрыг хийгээд үзцгээе. Энэ усыг та бүхэнд уулгая гэж бодож байна. Нилээн амттай тийм сайхан ресторанд нилээн би гэхдээ энэ торийн ботрыг хэрэглэж байгаа газрууд бол байхгүй одоохондоо. Тийм болохоор хоол итгэээс өмнө энэ торийн ботрыг уугаасаа гэж хүсэж байна. Тэгэхэд хийгээд үзье. Өнгө нь яаж өөрчлөгдөхийг харцгаагаарай. いきますので、この色を見ててください。 Энэ
Ингээд бодохоор ч ер нь бид нэр ямар ус ууж, ямар цай ууж явж байна тийм ээ. Ингэж тийм бодол өөрөө ирэхгүй төрж шүү бас энийг харсан чи. Саяны цай бий боллоо. ということは Тийм учраас бид нэр торийн ботрыг уувал хотоодноос гидс рүү, гидснээс цус руу, цуснаас тархи руу ус дамжаад явах болно. Тийм учраас шим тэжээл авахд маш хурдан сайн байх. すごく良くなります。 Энэ туршилтыг харсны дараа Турин Ботро улам уумаар санагдаж байна. Энэ ионжуулагч аппаратнаас саяын туршилт үзүүлсэн Турин Ботро гарч байгаа тийм ээ. Тэгэхээр энэ Турин Ботро ийм савнд савлчаар хэдэн хоног хэдийн хэр хугацаанд яг энэ шүтлэг шин чанараа хадгалах вэ? はい。日本トリムでも Манай компани дээр ч гэсэн савлаад аль хэр удаан ус төрөгчөөр барих нь гэдэг туршилтыг ч гэсэн хийсэн. Савлсны дараа задлахгүйгээр нэг өдөр болоход ус төрөгчийн 30% нь байхгүй болсон. Стенлесийн тийм савнд хийгээд нэг өдөр болгоход 20% нь байхгүй болсон. Тийм учраас нэг өдөр гадуур савнд хийгээд аваад явхад бол хангалттай хэмжээний ус төрөгч хэрнэлтэр байгаа. でも十分体に水素は入っていきます。 Та биднэрт өгсөн манай үзэгчдэд өгсөн ус өнөөдөр өглөө савлсан ус гэж ойлгож болох уу? 朝早起きして詰めてきました。 Өглөө эрт тусаад би За, хийгээд баярлалаа. аваад ирсэн шүү. Өнөөдөр өглөө савлсан бүгдээрээ ингээд сайхан ус төрөгчөөр баялаг хүний эрүүл мэндэд хэрэгтэй хамгийн сайн шүтлэг ус ус юм байна. はい。次に Дахиад нэг туршилтыг та нарт харуулъя гэж бодож байна. ご紹介します。食べ物も Идэх хүнсний зүйлээ сайн угаагаасаа гэж би хүсэж байна. Тэгээ хамгийн угаадаг нь цагаан будаа болов гэж бодож байна. Цагаан будааг угаагаад үзье. 普通は皆さん一つ Гэхдээ та は нар ус цэвэршүүлэгчнээс гарсан цэвэршүүлсэн усаар карантины усаар угааж иж магадгүй байх гэж бодож байна. Эхлээд цэвэршүүлэгчээс гарсан усаар угаагаад үзье. お米を浄水した水で洗っていきます。このようにお米を洗います。 Будаа угаагаад үзье. このように白 Тэгээ ус нь ингээд цагаан болсон байна. 濁りました。 Булангартай байна тийм ээ. これはお米の周 Энэ り бол цагаан будаанд байсан бохирдол нь гарч 洗い байгаа. 落とされています。日本でも Японд ч гэсэн дартаа хоолны газар, ресторанууд, тийм мах, хүнсний ногоо, янз бүрийн зүйлийг тэнд угаагаад хэрэглэдэг. Амт нь маш сайхан болно. Торийн ботроо угаагаад үзье. ではトリムウォーターでお米を洗ってみます。もう水もちょっとかな。ちょっといきますね。もうちょっと。ちょっと入れすぎました。洗っていきます。このように Адилхан будаа ч гэсэн бохирдол нь аль хэр гарч ийн та бүхэнд харагдаж байгаа гэж бодож байна. Ус нь шарптар өнгөтэй болсон байгаа нь будаанд наалдсан усад бодисууд нь илүү сайн гарч байгаа тийм үзэгдэл байгаа маа. Ус нь шүтлэг чанартай учраас будаанд наалдсан тос бусад бодисыг сайн угаагаад гаргаж чадж гин гэсэн үг. Цэвэршүүлэгчээс гарсан усаар угаасан ус нь энд тавигдах юм. Тэгээд Торийн ботрын усныхын чанар нь өөр болохоор Торийн ботрыг дахиад угаагаад үзье гэж бодож байна. 質が違うので Тэгэхээр одоо ингээд Турин Ботроор угаахаар үнэхээр өөр энэ дотор нь байгаа бусад бидний нүдэнд харагдахгүй хог шороо элементүүд янз бүрийн юмнууд байгаа шүү дээ тийм ээ. Эднэрийг Турин Ботр өөртөө ямар сайн шингээж авдаг гэдгийг бүгдээрээ харлаа. Ингээд үнэхээр хэрэгтэй зүйл хэлж өгсөн чи баярлаа гэж хэлмээр байна. 重要な実験をありがとうございました。 ですからこのお水 Болж өгвөл энэ усыг өдөрт 1 литр уугаад байвал эрүүл мэндэд маш сайн. Усны хоолойных нь доторт л бол нэг иймэрхүү байдалтай байгаа болов гэж. Энэ бол Японд 20 жил болсон байрны усныхан хоолой юм аа. Японд юм байгаа юм чи манай Монголд бүр айхтар байгаа байлгүй дээ тийм ээ. 水道管の工事をすると Тийм учраас энэний хоолойг солиход засвар хийхэд маш их хэмжээний мөнгө зарцуулна. Энэ аппаратанд дотор нь фильтр байгаа. Энэ аппаратны яг тал нь энэ фильтр байгаамаа. 14 тонн ус цэвэршүүлэгч чадaltaй. 今4000リットルも処理できます。はい。約1 Жилд нэг удаа солиход болно. 14 мянган литр усыг цэвэршүүлнэ гинэ энэ жоох юм тийм ээ. 14 мянган литр усыг нэг айл уух уу нэг жилийн хугацаанд бараг амжихгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол үнэхээр сайн цэвэршүүлэгч юм байна гэж бодож байна. この機械をつける Энэ аппаратыг хэрэглэхийн өмнө нэлээд тийм сайн усыг энэ аппаратаар эхлээд дамжуулах шаардлагатай. Тийм учраас Маццахи компани нь эхлээд
энэ ус цэвэршүүлэгч чиг доорн давхар суйрлуулад тэрийгээр шүүгээд тэрнээс гарсан усыг энэ аппаратаар давхар шивж байгаамаа. Хэрэглэх арга нь зүй биш ээ. Энэ цахилгааны төлбөр ч гэсэн тийм их гарахгүй. Маш бага гарна. Тийм учраас та бүхний ч гэсэн энэ усыг өдөр бүр уугаад өөрийнхөө гэр бүлийн эрүүл мэндэд анхаараасаа гэж бодож байна. Тийм учраас энэ өдөр зурагт үзэж байгаа та бүхний эрүүл мэндийн төлөө, сайн сайхны төлөө гэсэн югаар энэ туршилтаа өндөрлөе гэж бодож байна. 健康を願って、実験を終わります。 За баярлалаа. Аригото гозаимас. Энэ сайхан туршилт үзүүлж биднэрт одоо энэ сайхан мэдээлэл өгсөн танд баярлалаа. За мөн Ямамото санда энийг Монголд оруулж ирж биднэрийг хэрэглэх боломж олгосонд бас баярлалаа. Тэгэхээр нэг сониуч асуулт өөрөө ирэхгүй төрж байна. Та Отоны сан энэ усаа хэдэн жил уусан бэ? はい、私今年 Би энэ жил 60 настай. 20 жилийн усыг ууж байна. Тэгээд та энэ 20 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн тулгамдсан асуудалд орж явж ирсэн үү? はい、おかげさまで Ямар нэгэн тийм өөрчлөлт бол байгаагүй. Ханиад хөрхөн ч гэсэн багассан. Толгой өвтгөн ч гэсэн ер нь гайгүй болсон. 口内炎ができなくなったりとかしています。 За баярлалаа. Ингээд энэ Японы Nihon Trim компани үйлдвэрлэдэг энэ ус шүүгчийг бол бид нэр гэртээ суурлуулах хэрэгтэй юм байна. Тэгээ карантинда тэр харагдж байгаа шиг суурлуулчаад тэрийн усаа гаргаад өдөр болгон ундны ус, хүнсний ус болгоод хэрэглэх хэрэгтэй юм байна. Миний сэтгэл үнэхээр их хөдөлж байна. Та бүхнийг энэ сайхан туршилтуудаа үзүүлээд яг хүний эрүүл мэндэд хэрэгтэй ийм зүйлээ манай нэвтрүүлгээр орж ярьсан чинь маш их баярлалаа. Би ямар ч гэсэн нэг ийм ус шүүгч авнаа гэдгээ хэлье. ありがとうございます。バイバイ。